За санаа бүгдний өнөөдрийн мэндийг хүргэе. Нэгэнтээ хүмүүс аюулгүй те жишдэг те харьцуулдаг өөрийгөө би мундаг биш байна, сайн биш байна гэд голдог гэсэн юм мэдрэмжүүд байдаг гэж байгаа. Тэгэхээр тэр талаар те ярих гэж утсан. Тэгэхээр иймэрхүү мэдрэмжүүдээс ер нь биднэрт байх хэрэгтэй юу? За байх хэрэгтэй бол ямар хэдийн хэмжээгээр байх хэрэгтэй вэ? Эсвэл энэ мэдрэмжүүдээс бид нар салах хэрэгтэй юу? Эсвэл арай зөв эрүүл те болттой байх хэрэгтэй юу, хандлагатай байх хэрэгтэй юу гэсэн ийм талаас нь тий яриа оюутнуудаа ярьж байгаа хооронд нэг ийм дутуугийн мэдрэмжийн талаар тий өөрийгөө байнга харьцуулдаг талын юм ярьж исэн. Тэгэхээр тэр үед би болохоор ер нь бол хүнд бол байнга ийм дутуу мэдрэмж бол байдгаа гэж хэлж исэн. Залуу байх үед тий жоохон бага залуу үед айгүйх ингээд нөгөө нэг усны үр ингээд хөрсөнд байгаад ингээд соёолдог тийм үү тий. Тэгээд энэ чинь задарсаар байгаа сүл рүү ингээд ургац болдог штэ. Тэрнтэй адилхан ихний ээлжинд болохоор ер нь бол залуу халуун тийм юм үе дээрээ болохоор хүн ерөнхийдөө юм үр байдалтай юм шиг санагддаг. За тэгээд тэр үедээ болохоор айгүй юм жоохон юм баригдмал сэтгхүүтэй мөн өөрийгөө задлж чадахгүй юмнаас айсан юм хандлага айгүй хэр байдаг. За тэгээд болохоор ч юм уу тэгээд ийм задрах тал дээрээ бол ингээд мэдээж цаа хугацаа бол мэдээж орно зөвхөн тодорхой хэмжээгээр. Тэгэхээр тэн дээр иймэрхүү асуудлуудаас байдгаа гэдгээс эргэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө бол мартцсан юм тэгэхээр бас оюутнуудаа ч юм уу тий холбогдоод тий асуудлуудаас нь ингээд ганц нэг ингээд шийдэл юм бол нэр нэг тийм асуудал байдаг шүү гэдэг ч юм уу тий тэнцэнс бол санаа аваад тий мессежийг бол хуваалцах нь бас зөв юм байна гэж бодсон. За тэгэхээр энд болохоор яг ерөнхийдөө болохоор миний бодлохоор бас 20 морьтой ч юм уу тий бараг 30 хүртлээ ч юм уу тий бас тиймэрхүү мэдрэмжтэй байсан. Тэгээд ер нь бол өөрчлөгдсөн гэдэг талаасаа тий тэгэхээр айгүй удаан хугацаа өнгөрсөн учраас тий мартцсан байна. Тэгээд бараг тэ бол нэг тэгж өөрийгөө ч юм уу тий хүнтэй харьцуулаад байхаас илүү өөрийгөө харьцуулдаг ч юм уу тийм темп рүү бол орсон байгаа гэсэн. Тэгэхээр энэчээс би яаж гарсан бэ гэхээр би та гэдэгт нэг ном тий санал болгоё. Тэгэхээр за бараг нэлийн олон жилийн өмнө 10 хэдэн жилийн өмнө Лас Вегаст байхдаа би нэг ном олж харж байсан. Тэгэхээр тэр ном болохоор Your Best Life Now гэсэн нэртэй. За тэгээд тухайн үеийн нөгөө бест селлер байсан учраас нөгөө Америк хувь хүний хөгжил талын тэр салбарт бол тэргүүлж байсан юм ном. Хүнд өөрийн гэсэн онцлог байдаг. За тэгэхээр хин нэгний хийсэн юмыг чи давтаж хийх ямар шаардлага байхгүй. Тэгэхээр чамд өөрийн гэсэн өгдсөн тийм мишн буюу зорилго бол байж байгаа. Хийх ажлууд чинь байх хэвээр чиний бүхэл нөхцөлтэй байдал чинь өөр мөн чамд өгөгдсөн авьяас биелийг одоо орон зай одоо юу гэдгийг тий тэр бүх юм болгон тий дахин давтшгүй өөр штэ тийм ээ. Тэгэхээр нэгэн л бид нар өөрсдөө юм дахин давтшгүй би цор ганц гэдгийг эхний ээлжинд хүн өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой гэж байгаа. Тэгэхээр тэр хүлээн зөвшөөрснөөс үүдээд миний хийх ёстой юм ч гэсэн тий энэ хороо дэлхийд ирээд хийж байгаа зүйл маань заавалч хин нэгний хийсэнтэй адилхан байх ёсгүй юм байна тий. Тийм учраас би өөрийн гэсэн тий орон зай хүрээндээ өөрийн гэсэн хийх ёстой зүйлээ хийж явах ёстой. Хамгийн гол нь би энэ тохиолдолд яах вэ гэхээр зөвхөн өөрийнхөө өмнөх өөртөө л харьцуулах нь хамгийн зөв юм байна гэдэг дээр одоо тийм ойлголтыг олж өгсөн гэх юм авсан гэх юм уу юм ном байна. Тэгэхээр баг энэ номыг анх уншиж байхад эхний ээлжинд бол мэдээж хүн яахгүй штэ. За нэг юм байт юм байна гэж ягаал өнгөрөөл тэгэл дараа нь болохоор жоохон өөрийгөө хүчлээл ер нь тийм бас хамаагүй тий одоо ялангуяа одоо яг өсч байгаа хүүхдүүд болохоор өөрийгөө ингээ бусдтайгаа үе тэнгийнхэнтэй маш ихээр харьцуулдаг. За тэгээд иймэрхүү харьцуултууд болохоор тэртээ тэргүй цаанаасаа байглаасаас бидэнд маш ихээр байж идэг. Мөн эргэн тойрныхан маань бас байнга юм харьцуулттай. Гэтэ алхам тутамд секунд тутамд сэтэл болгоноор бол харуулж ичиг тэр хүн ингэж яхад чи ямар вэ ч юм уу тий иймэрхүү байдлаар одоо байнга одоо бараг ингээл ийм
одоо нүдлэн донд байж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө ирэхгүй бас нэг тийм бусдтай ингэж зэрэгцэх, бусдтай одоо ижил байх гэдэг ч юм уу тий. Бусдын хийж байгаа би ч гэсэн бас хийчихэл даа ч юм уу тий. Ийм сэтлүүд орж ирээд байдаг. Энэ болохоор явж өөрөө өөрийгөө үгүйсгээд байгаа, өөрөө өөрийнхөө бие хүн гэдгийг бас үгүйсгэж байгаа учраас өөрийнхөө эсрэг яваад байгаа гэдэг талаа бас олж харах айгүй чухал юм байлээ. Тэгээд хүн хүний алдар, хүн хүний нэр онцгой байдаг гэж байгаа. Тэгэхээр өөр чинь өгсөн, өөр чинь хийж бүтээх ёстой тэр зүйлсүүд нь болохоор бас тусдаа. Тэгэхээр чиний алдар тий чиний одоо хийж амжуулах зүйлсүүд чинь хэн нэгний хийцэн зүйлсүүдээс шал өөр. Тэр хүний хийсэн зүйл тэр хүнд хийх ёстой одоо даалгавар ч юм уу тий хийх ёстой тийм мишн байсан. Тэр хүн амжуулсан үнэхээр гайхалтай байна тийм ээ. Тэгэхээр түүнтэй адилхан би ч гэсэн тий би өөрийнхөө өмнөх юм хийе тий амжуулах зүйлээ амжуулъя гэсэн байр сууриас бас ингэж тий хамтаж байдлаар харах хандах хин нэгний хийсэн юмыг зэрэгцэж хийх ер нь шаардлага ерөөсөө байхгүй. Ямар ч шаардлагатай юм тий хэрэгцээгүй штэ тэгээд нэг талаасаа нөгөө тийм ээ тэгэд хайрын сайхан цаг хугацаа ч юм уу тий гэх чинь тэр уг нь чамаас гарах хэвээр айгу тийм онцгой чиний өөрийн чинь тэр онцгой чанараас гарч ирж байгаа зүйл учраас үнэхээр дахин давтшгүй тийм онцгой зүйл байгаа. Тэгэхээр тэр гоё онцгой зүйлээ тий гаргаж ирэх талаасаа тий тэрийг тий гаргаж ирэх талаасаа байгаасай л гэж хэлээ. Тэгэх юм бол тий бусдтай заавалчгүй ингэж тий одоо харьцуулах гэдэг зүйл маань угаасаа алга болно гэсэн үг. Тэгэхээр хүн хүнд гэсэн өөрийн гэсэн уралдааны зам байдгаа гэж зохиогч маань бол хэлж байгаа. Тэгэхээр өөрийнхөө уралдааны зам дээр өөрийнхөө гүйлтэлгүйгээч гэдэг юм аюу бичсэн байсан. Тэгээд run your own race баха тиймэрхүү маягийн юм бичээд тэгэхээр өөрийнхөө зам дээр л тий өөрийнхөө зүйлээ өөрийнхөө хэмжээнийхээ уралдааныг л өөрөө хийгээч ч юм уу тий нэг тийм гэсэн үг. Тэгэхээр энэ талаасаа тэгэхээр ер нь бол өөрийгөө хөгжүүлэх талаасаас нэг талаасаа тий за тэгээд адилхоор тийм дутуу мэдрэмжээ гаргахын тулд ядаж өнөөдрийн чигээс бол өчүүхэн хэмжээр гэсэн тийм ээ одоо нэмэх зүйл байж байгаа шүү дээ. Ямар ч байсан мэдлэгийн хувьд жаахан ч гэсэн юм мэдээ тасан байгаа сайн муу юу ч хийж болно тийм ээ. За тэгэхээр ингээд яхаар бас өөртөөс нэмэх байхгүй эерэг тий ийм өөрч мотивац бий болох юм. За эсвэл өөртөө бас дүгнэлт хийгээд тий за тэгээд дараагийнхаа юмаа оршуулъя ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд явах юм бол энэ чинь нэг талаасаас хариуцлага гарч ирнэ. Нөгөө талаасаа энэ чинь айгүй гоё хэрэгтэй зүйл байгаа байхгүй юу? Хин нэгний ямар ч хэрэгцээгүй ажлыг хийжсэнс өөрийнхөө юмаа хийж ийн өөрийгөө урагшлуулж ийн тийм ээ. За тэгээд нөгөө талаасаа болохоор энэ чинь баг ямахаар ингээ урагшилж байгаа би сайжирч байгаа гэдгийг мэдрэх тусам чи өөрөө уран морон. За тэгээд дээр нь болохоор энэ явц дундаа чамаас тэр гоё юм гарч ирнэ. Тэрийг одоо бусад улсууд хэрэглэн ч юм уу те ямар гоё вэ тийм ээ. Түүнээс хин нэгний хийсэн юмыг одоо яг ижилхэн байдлаар тийм үү те даган дуурайлгаад ч юм уу те тэр фейк гэж бид нар ярьдаг тийм үү те тийм хуурамч зүйл хин нэгний хоёр дахь байхыг ер нь хинч хүсдэггүй шүү дээ те ер нь тэрнтэй л адилхан гэсэн үг. Тэгэхээр ер нь бол бусдтай бол өөрийгөө битгий харьцуулаарай гэдэг талаасаа те байгаараа мэдээж хин нэгний хийсэн зүйлийг бид нар аваад сайжруулж болно. Гэтэ мэдээ сайжруулах гэж болохоор чи орсон учраас чиний бодол санаа хандлага одоо чамаас байгаа тэр эдистэй энэ бүхэн чинь бодлын бүхэл үйл ажиллагааны чи эдис ширхүүд нь шингэсэн байдаг учраас тэр чинь бол дахиад тийм айгуу тийм онцлог тий дахин давтагдчихгүй юм зүйл гарч ирнэ гэдэг. Тэгэхээр ийм зөвхөн өөрийнхөө тий замаа тий гүйцэх хэрэгтэй гэдэг талаасаа тий би өөрийгөө л өмнөх зүйлээ хийх хэрэгтэй байна. Нэг талаасаа нөгөө талаасаа би өөрийнхөө уралдааныхаа зам дээрээ тий өөрийнхөө уралдаанаа хийж гүйцээе тий тэгээд мэдээж эцэг үр дүн тий ойлгомжтой. Тэгэхээр одоо нэг ингээд тойрог замаар тойроо яваад байдаг үстэй. Тэгэхээр ийм бүгд ийм нэг ийм шугамуд байдаг тийм үү тий өөрийн гэсэн шугамуд лейнүүд.
Тэгэхээр тэр шугамынхаа дагуу ингээ амьдралын хувьд тийм ээ өөрийнхөө хин нэгний шугамыг руу дагах, орох гэхээс илүү тэр нь болохоор энэ амьдралын хувьдлаар хин нэгний хийж байгаа ажил тэр чинь болоо тэр хүний хийх ёстой ажил байсан байхгүй. Тэгэхээр чи тэр хин нэгний хийх ёстой ажлыг бараг хүний өмнөөс зэрэгцэж орж ирээд хийгээд байгаа ч юм шиг тийм айгуу тийм нэг нь нөгөөдөө мэрэгших ийм боломжийг бас алах болгоод байгаа байхгүй. Тийм. Тэгээд цаашаа ингээд нийгмийн хүрээнд авах юм бол эн чинь бол бас амар сөрөг тийм хувь хүний хувьд ч гэсэн сөрөг ингээд тэгэхээр тийм нөгөө нэг юм уруу цикл рүү орохгүй байх талаасаа тийм байвал бас их зүгээр гэдэг. Тэг ингээ яхаар чааш ингээ бодоод их юм бол үнэхээр хэрэгтэй зүйл байсан санагдсан. Тэгэхээр та тэр бусдад өөрийгөө харьцуулах гэдэг фокусаасаа өөрийгөө өөртөө харьцуулах, өөрийнхөө зам, өөрийнхөө өчигдөртөө өнөөдрийгөө харьцуулах ч юм уу тийм гэж ингээд тэгээд өөрийнхөө ачаагаа өөрөд явах айгуу чухал. Тэг нөгөө нэг дутуугийн мэдрэмж гэдэг зүйл дээр нэмэхэд зүгээр яг цаанаасаа бол хүн бол хизээч хийж байгаа зүйл дээр нь сэтгэл тийм хандаггүй юм шиг санагддаг. Хийсэн зүйлдээ. Тэгэхээр заримдаа болохоор хитрхи одоо процесс гэхээсээ илүү нөгөө үр дүнд илүү их анхаарал ач холбогдол өгсөн үед бас ийм мэдрэмжүүд ихээр гарч ирдэг санагддаг. Тэгэхээр аль болохоор юмны үр дүн гэхээс илүү бас процессоос тий айгуу тийм болгонд айгуу happy байх тийм тэнчэнээс одоо тий кайф авах тал руу байвал бас гоёо гэх тийм энэ дээр болох нэг икигайгийн талаар бас байдаг шүү дээ. Икигайг тагад тий сонсороо икигайгийн хэсгээс суугтаас оруулсан байж байгаа. Тий. За ийм байна. За тэгээд баяртай.